Тихан гайсайны өндөр сайхан нуруунууд хойд зүгийн чимэг болсон айн хөвчүүлнүүд минин шарган номины өргөн их гойвууд өмнө зүгийн ман лайвсан элсэн манхан далайнууд энэ бол миний төрсөн нутаг Монголын сайхан орон. Өчтөр ирлээ анх удаага тий. Анх удаага өчтөр арай 11 машины цуваагаар тэгээд нөгөө машинууд нь хамгийн гол ингээ нөгөө аврын гэрлээ хасаагаар 11 машин цуваа явсан чинь сэтгэл хөдлөлт юм байна. Тэгээд нөгөө мөрөнд ингээ бид нэр түр ингээ зогссон чи бүр цаохон тогсны энд юу болоод байгаа гэж асуусан ш. Тэгээд шөнө ирээл гэр машин майхантай хойрлогдоод өглөө хасаал ирсэн чинь манан буудан үүл уул ус ингээ бүр ерөөсөө уйлцсан. Стайм гоё. Тэгээ одоо нэг шав тавих ёслол 19-70-40 хооронд байх хэрэгтэй. Тэгээл манайхан ч одоо бужигнжээ. Лам нь ирж яваа та одоо. Лам маань ирж яваа ах гэж найдаж. Монголчууд хэр цаг барьд юм байна харъя. Харин тий хамгийн гол нь би бас миний буруу болсон. Өчтөр нөгөө сүлжээтэй газар ирэнгүүтээ лам руугаа ярих байсан чинь хамаг гол ажлаа мартаад хоол өндөргүүлээд авчиж. Тэгэл амтайгаа уцаар яриаггүй. Тэгэл одоо иржил байгаа хэл гэж бодож шин. Тэгэхээр би тэр ламлаа утсаж яриаг л да өөр хүмүүс ярьсан дэлгэр хүмүүс нь хэр найдвартай хүмүүс байсан яас ингэж харандаа. Та өөрөө л ярихгүй л гэж яхан итгэлгөөлөөд юм. Сандралын байдалтай болоо явчлаа. За юу болоо явчих вэ? Яа, тасархаа гоё наа. Анх удаа ирээд та нэрээ. Бүрст юун төрөд ирв ямар гоё. За энд одоо бүтээн байгуулалт хийгээд байгаа шүү дээ. Бүтээн байгуулалт. Тэгээд өчигдөр ингээ ирэхэд ингээ даашингуудын гэрэл асаалтаа том прожектор асаалтаа бас. Тэгээд 9 яг адилхан загварын даашингууд ингээ юу угцаж яваа. Өмнө нь л гоё харагдчихлаа шүү. Тэгээ одоо энэ баруун талаар болон энэ урдуур засмал зам тавигдчихэв. Тэгэхээр одоо энэ манай ирээдүйн үнцийг нь бол ингээд яг төв замын уулзалт дээр болох гэж байгаа байхгүй нэг гоё юм. А нөгөө гоё юм нь яг хойно яг чанхаарда Петровста байна. Тэгэхээр хүний урсгалыг татах одоо боломжууд бол айгүй их байна гэж харж байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа одоо ямар ах юм бэ тэр хараад өнөөдөр ч итгэм лээ. Өнөөдөр чи 2022 оны 8 сарын 5. За 2022 оны 8 сарын 5-нд одоо энэ тухай ярьж байна. Тэгэхээр 2027 оны 8 сарын 5 гэх. Дахин уулзцгаая гэж. Батагш. Нэг, хоёрын, гурван. За яг үгүй. За тэр яг. За яг хоо.
Ингэж ярьсан арай дээд сонсогдож байна уу? Ингэж ярахаар микрофон дээр яагаад тийм. За өдрийн сайныг өнжин хүлээж, сарын сайныг саатан хүлээж, өнөөдрийн энэ өдрийг үлций тэмдэглэлийн сайн өдөр хэмээж шав тавих буцаан ярилцлагын ажиллагааг ах дүүсээ цуглуулаад өнөөдөр ингээд баярлж байгаа да. Манай гэр бүлийн зүгээс маш их баярлж байна. Тэгээд өнөөдрийнхээ энэ үйл ажиллагааг өглөө лам маань ирээд газраа бидний аравдаа шаваа тавьсан байгаа. Тэгээд энэ үйл ажиллагааг хэлүүлээд өрхийн тэргуун цацаяа 23 хүний альбом дуулж хурдж өгнө гэж хүсье. Нөгөө нэг жижиг нөгөө боорт дугуусан байна. Тусан даа. Хөөш бүгдээрээ хоролдож байгаа нонгоо гинчээрээ суул. Тандаа нэг. Оо, хүрээд ирсэн дээ. Баяртай сайн сууж байгаарай. Гого нана сууж байгаа. Даша суугаараа. Даша. Тэг. Басчгаа. Баша гэдэг нь жахгүй. Баша гэдэг нь. Урагшаага сонгоо. Тэр хаашаа сонгоо. Зураг авах гар. Хай. Ой, зургатаа чи хандаад үзээгүй.
цагаан байшин хааж өгөх юм байна. Мөчтэй тань цугаа явах нь шүү дээ. Та сайн надад ойлгох заа юу би тань. Таныг ажиллаар хангана гэж. Лаа тэр түрүү та ажилдаа байдаг бах уу те. За Сүхбаатар онгоцыг гүйцэд төрүүлэх гэж байна. Сүхбаатар онгоцыг гүйцэд төрүүлэх гэж байна. Шишиг донтох юм биш тэ хаа. Харагдав. Энэ цаавнд чиний тэнгисийнхэн баярахын харна шүү. Карибын тэнгисийн дээр ч давтаа. Хэсэгтэй баяр та. Хай яваа. Буулгачаа дээр хоёр төвийг гэж ярьсан. Хата байхгүй очдог болсон. Зүгээр хошингоо нэг долч. Тэч дүүрэн налмасмэ нүдэнд тавтах гээ. Цэлгэр халын агараас онлон зайлаа гэж дуулмаар санагдлаа. За энэ сүүлийн маргааш хот руу гарах гэж байна. Сүүлийн өдрийн хамтдаа хоол идж байгаа. Гэ бичлэг хийж яанэ чи. Бичлэг. Тустай хоол хийж. Ингэж харагдаж байна. За би яг ингэ ярьж байгаа нэг юм хэлчихье. За. Энэ жагшаа нэг. Сүүлийн хаалтын үйл ажиллагааг Бат сайхны гэрүүлээс биднэрт одоо зориулсан шүү. Баяр өргөө. Энэ бол ингээд гахаа махта кебаб. Юу нарийн кебаб удаа зүгээр гоё. Монгол хоол, юу хоол хоёр нийлээд 한국 бичлэг явж байгаа мó. Би бичлэг явж байна. За. Ахлах тоогооч өнөөдөр арайны үйл ажиллагааны ахлах тоогооч. Урал морол хагарцсан дарваатлаа ингээд хамтцсан. Залаах одоо яг гамтайхан оцхгүй шин ингээд дарагтлаа. Юуч хазаад үсэ. Ийм халамжтай байгаа шүү. Би зам хийдээр суулгацсан байна. манай багийн хоол идэрэ. Тэгнэ. Энэ хоёр Жонас. төсөлтөө бол хийгээгүй. Би хоёр Манай За манайхоо нашаарай. Piano. Мэдээгүй шүү. Ямар ч хэлдэг байсан. Зураг авах гэдэг.
이게 하나 박수 미리스티어도 없는데 게르만어로 만나 또 өдөр арга хэмжээ бацтай биш үү? Бацсан штэ. Нөгөө фото байлаа. С днем рождения, Дербая. С днем рождения тебя. И спасибо. И спасибо. Спасибо, брат. Спасибо, дорогая. Dies gratas nises, dies gratas nises, gratulamo Каребая, dies natalis es. Одоо би өөр Монгол. За одоо Монгол хэлчихээрэй. Баярын минь. Францаар. Овсаар болох юм уу? Овсаараас чадна би. За хэл. Заавал. За герман англи. Яг аян Яагаад Монгол хэлхийн галгаар өргөх юм аа? Манай баясаа Зимбабвеар доолно. Энийг хармаач байна. Би буцаа өрөдрий. Нөгөөтгөө. Тэгээ. За хаар. Би одоо энэ дашчирч хүний хамгийн бага отхон хүү байгаа. Намайг Норов гэдэг. Манайхан бол надыг Нонгоо гэж дууддаг. Би бол одоо энэ Булган аймаг төрөг Улаанбаатар хотод төрсөн. Яг Улаанбаатар төссөн. Миний аав намайг 3 настай байхад нас барсан. Тэгээ одоо би аавгаа сайн мэдэхгүй. Эднэр бол аавгаа их яриад тах шиг байна. Би бол ээжтэйгээ ээжийнхээ 40 гарсан хойно гараад одоо 50 гартлаа ээжтэйгээ цуг амьдэрсэн их азтай хүн байна. Тий. Би ч одоо юу 2 хүүтэй. Миний 2 хүү их нэртэйгээ нэг ачтай ингээд хүнтэй би одоо тэгээд миний том хүү бол одоо ангаах ухааны их сургуульд сурж байна. Дараагийнх нь боловсролын их сургууль төгсөөд одоо багшилж байна. Тэгээд давхар бас магистр сурж байна. Миний эхнэрийг болохоор Мөнхцул гэдэг. Мөнхцул цахилгаан холбоо компанид одоо яг 35 дахь жилдээ ажиллаж байна. Тасралтгүй. За би бол одоо Чингэлтэй дүүргийн харьяа хүүхдийн амбалтаарт сэлэсрийн ажил хийдэг. Тэгээд ингээл одоо сайхан ажил амьдарч энэ хоёр дүүгийнхаа урилгаар одоо хөвсгөлд ирчээд өнөөдөр их сайхан байна. Агаартай, устай, хөвсгөл далаагийнхаа ирэг дээр ингээд ярилцлага өгөө сууж байгаа. Энэ бүхэн бол их сайхан байна өө надад одоо. Тий. Энэ Нонгоо гэдэг нэрийг бол танаа нөхөр өгсөн шүү дээ надад. Тий. Нороо гэж хэлж чадахгүй байсаар хагаад Нонгоо болгоцсон байхгүй намайг. Миний нэрийг бас К гэж өгсөн. Тий. Тий. Тэгээд заяа чи өөрөө их сони хөвтэйсэн.
дандаа ихний үеэр ярьдаг. Талгач ихэр маслид та чи юм аа иди гэдэг ингэж ярьдаг. Тийм үйл хөөхд байдаг шүү дээ. Тийм гэдэг. Тэгээд тийм юм чинь намайг нэг нонгог нэрлэлсэн юм шиг байгаа. Тэгээ одоо тийм бүгднээрээ надад нонгог гэдгийг одоо тийм л. За ээж хав хоёрын нонгоо нэг гоё. За тийм. Тэр чинь их эмзэг асуудал байна. Ярианд болох тэр бас тийм шүү дээ. Бид нэг дуусахгүй л одоо энэ хийм дурсах юм тий. Эний чи одоо үр ачин үзэн одоо төрж байгаа дөнгөж төрж байгаа хүмүүс чи үзэн тэгэхээр чинь ээж хаа мэддэг байх тий. Тэгээ миний ээж одоо ээж угаасаа нэг тийм их цэвэрч нямба ямар санд манай ихнэр тэгдэг шүү дээ. Ийм сайхан цэвэрч нямба ээж мэга хоёрын аяртай өсч чи одоо тэр цэвэрч нямба гой сангийн сурахгүй яасан юм бэ гэдгийг штэ. Тэгэхээр их л гой цэвэрч нямба хүн байсан юм шиг байгаа миний ээж. Миний ээж тийм их олон тоо хүн байлаа миний ээж чи. Би манай ангийнхан хичээл одоо бүгдээрээ л манайхаар ингээд цуглаад бужигнаад хоол унд идээд тэнд чинь ингээд гоонгол талах малах үдээд одоо бүгдээрээ бүжгэн өдөржингөө бүжгэнж байгаа л явна штэ. Тэгэхэд чинь миний ээж ерөөсөө юм хэлэхгүй тэр юмд. Тэгээ одоо бол бид нар чинь бас хүүхдүүд ирэл бужиглахлаар чинь бас нэг 2-оос илүү цаг дискгүйгээр за одоо явнуудаа гэсэн юм бодоо тий. Тэгээ хүн чинь тийм л болдгийм байна штэ. Тэгэхээр чинь миний ээж чинь тэр өдөржингөө л тэгээд бужигнаад хүүхдүүдтэйгээ ингээ хүүхдүүд бужигнжилд байна, орж гарч ил байна. Ерөөсөө таахгүй. Хүний өөрийг гэхгүй тэгэл хүүхдүүд чинь манайхаар дүүрэн тоглож өссөн шүү дээ. Хүүхдүүдээс гадна нохоо шувуу тийм нохоо шүү янз бүрийн юм цуглуулж авчирч өгөн. Тэрийг би тийчэн гэж ямар юм баха. Миний муу ээж л тийчэн шүү дээ. Тэр чинь. Тэгээд авчираад хагаа шүү гэж чинь бөөнөр нь авчирч хайчаад тэгэл яваад тэгэл хичээлд яваад өгөн. Тэгэл тэр болгоо нэг ээж л ноцолж байгаа юм чинь тэр чинь. Баахан хашигаараа дөрөнд шуутай, хашигаараа дөрөнд нохоотой тийм дураараа хөвтөлөө би чи айл явах юм байсан. Тийм л гой дурсамжууд байдгийн штэ. Одоо тэгээд ээжээсээ ш тэгээд яах вэ тэгээд заримдаа би боддгийн штэ. Ээжигээ зүүдлээсээ тэргээл яг хүн чинь тэгж л боддгийн штэ. Тийм л ээжигээ дурсахад бол ийм л байна. Ээж маань бол тийм сайхан хүн байлаа. Тий. Одоо бид нэр ингээд бид хүүхдийг өсгөөд одоо бид нар чинь нэг 2 хүүхэд өсгөх гэж юу болж байгаа вэ те. Тэгэхэд 10 хүүхдийг тэгж гоё өсгөөд ингээд ийм гоё боловсралтай болгоод те ганц боловсралгүй нь биш үү те. Тэгээд бүгд ингээд сайхан боловсралтай ийм сайхан ийм хүмүүсийг өсгөөд торноод ингээд өсгөнө гэдэг бол миний ээж бол үнэхээр гавьяатай хүн. Тэ бид дурсах ёстой дурсах ёстой хүн бий байх. Хамгийн отхон тийм ээ. Тийм сайхан ээжтэй тийм амьдралаар л явлаа таа ах нь. Манай хоёр одоо хүүхэд хамтран амьдраад 30 жил болж байна. Тэгээ энэ жил 30 жилийнхаа дээр хормоо их гэж байгаа хүүхдүүдийнхаа хоримд хамгийн их амжилт төсөд урт удаан насалж эрүүл инквэж улс их орондоо ихийг бүтээж сайн хүн болж хүүхдүүдээ өсгөрөө гэж ирээя. За яг нэг онгон нөгөө ээжтэй сууж исэн чи гаднаас орж ирч нөхөлдөө мах ингээд онны мах байж исэн байхгүй юу. Тэгсэн ямар муухай зэрлэг огнууд давхиж явахт наачж гээд. Заяа. бодоод бахыг тий. Хамгийн удаан нэг гэрт байсан би ээжтэйгээ цуг байсан шүү дээ. Өөр ч одоо яг миний ээж чинь хүүхдийгээ тэлэл явсаар агаад тэгээд насыг барлаа шүү дээ тий. Хамгийн сүүлд яг хөө тэгээд 96 хүрч өнгөрсөн тий. Тийм л хүн байсан. За. Би Дашторч гэдэг хүний 7 дугаар охин байна. Чи Инхчин гэж хүн байна. Тий. Би 10 жилээ Улаанбаатар хотод дөргээд тэгээд их хүн бэлтгэлд нэг жил сураад дараагаар нь Ростовын барилгын инженерийн дээд сургуулийг төгссөн барилгын инженер мэргэжилтэй.
За гэр бүл дөрвөлээ нөхөр 2 хүүхдээ хамт амьдардаг. Одоо нэг ачтай. Тэгээд одоо ийм олуулаа сайхан болцсон байна. Хүү маань одоо Америкт байгаа гэр бүлэрээ. Охин маань болохоор одоо энд ажилдаг, шүдний ихэмчээр ажилдаг. За ийм л энэ ач маань одоо Надлын сургууль төгсөөд Москвагийн Москвад хуулийн мэргэжлэр суралцж байна. Тэгээд бидний хувьд бол ам бол манай юм лээ. За миний удах дүү Дашторжи мэгмар жаргал нь одоо Чех улсын Бардавица хотод ажиллаж байгаа. Миний дээдлийн их ч одоо Дашторжийн байгал маань болохоор одоо Улаанбаатарт тэтгэвртэй гарцсан. Дандаа бид нар чинь тэтгэвртэй гарцсан улсууд байна шүү дээ. Энэ удаад ирж амжаагүй. Манай аав бол энэ Булган аймгийн хуучин Сэлийн сумын нутагт төрсөн Дашторж гэдэг хүн бэ. Манай аавын эцэг нь Чөмбөлд ажиллаж байсан. Ингээд бид ихээсээ бол 10 да. Тэгээ аав маань бол багш хийжсэн. Тэгээ дараагаар нь төрийн ажил хийж байгаад тэгээ тэтгэвртээ суусаа. За ингээд би энэ айлын хамгийн том хүн. Тэгээ надаас шууд ингээд 9 дүү байсан. Ингээд одоо бид 8 байна. Ингээд манай ээжүүд энэ Булган аймгийн Тэшиг сумын Тавтан гол гэдэг газар төрсөн. Хайрхан тэнд төрсөн гэсэн. Тэгээ ээж минь бол бас энэ сайхан олон хүүхдүүдэд өсгөн үржүүдээ хажуугаар нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Тэгээд 90 эдэн наснда бурхан боллоо. Ингээд бид өөрийн одоо 3 дахь дүүгийнхаа хөөхт бэр хөөгийн яваар энэ сайхан нутагт ингээд амарч бас сайхан байгаль үзэж ах дүү төрөө зодонтой танилцж ингээд сайхан явнаа. Та хэдэн хүүхэдтэй? Би өөрөө 3 хүүхэдтэй. 3 ачтай. Ямар ажил хийж байсан та? Би хотын төргөн тусламжийн эмчээр бүх насаараа ажиллаж байгаа тэтгэвртэй гарсан. Би Дашторж гэдэг хүний 3 дахь хүн болж төрсөн. Багада Булганы 10 жил байж байгаа. Тэгээд хөгжимчнээр ажиллаад тэгж байгаа тэтгэврт суусан да. Хөгжим бичигт багшилж байгаад 2 хүнтэй. Би бол 2 хүүтэй. Энэ социалист орнуудаар л их явсан, Кубад явсан. Тэгэл Германд бүгд нь л явсан дөө. Тэгээ хэдэн шавтай? Та хөгжим бүжигт хэдэн жил багшилсан? Би ч хөгжим бүжигт байж тээ. 6 дугаар асал аваад дээдхийн 8 тэгээд юу төгссөн шүү дээ. Содом атгын төгсөж дууссан юм да. Чиг хүслэн. Чиг хүслэн чинь 2 дахь юу хэлсэлтэн л дээ. Хамгийн мундаг явж байгаа хамгийн сайн сурж байсан шавчи ямар шав байсан бэ? Хэн байсан бэ? Бүгдээрээ л ижил юм биш дээ одоо. Бүгдээрээ ижил тэгэл хийх ажлаа хийгээл явчихлаа шүү дээ. Тэгэлж байсан. Тийм л дээ. Энэ мөр шал удчихлаа шийдсэн ярьчихаа. Тэгсэн гадаадаас асуусан манай том байнт гадаадаас асуусан дугуйг жаахан жосна хогийн жил руу энэ хэрэггүй байна гэд шийдчихээд хүрээд ирсэн байсан. Тэр нь алга болсон шүү дээ. Тэр нь алга болсон. Шал дургу үрчлээгээ шийдсэн гэдэг. Тэ амар их хүүхдээсэн гэсэн тий. Би Дашторж гэдэг хүний 4 дахь хүн. Тэ. Нэрээ Булган аймгийн төвд төрх газар төрсөн. Тэгээд Улаанбаатар хотын 23 дугаар сургууль төгсөөд анагаахын дээдийн эмчилгээний анги төгсөд 41 жилийн их барих эмэгтэйчүүдийн эмч хийгээд тэтгэвртэй гарсан. Ийм хүн байна. Дашторж болсон жамц. Ихэнхдээ хүмүүс лоял гэж дууддаг юм да. Тэр нэр нь надад арай зөөлхөн дотн сонсогдоод байдаг шүү дээ. Гэрүүл болохоор өөр дууддаг шүү дээ. Ингэдэг бай мега гэдэг. Тий, намайг Яага мега гэдэг нэртэй болсон юм.
Гомт бүгдээр мигаг би нөгөө энэ ахыгаа Мишка гэдэг байхгүй юу? Мишка гэдэг нэртэй байсан шүү дээ. Тэргээр нь намайг мига гэдээ эргээгээд дуудсан юм шиг байгаа шүү дээ. Тийм байгаа шүү дээ. Би нэг юм хэлчихв. Энэ зурглаас залуу миний ээжийг амьсруу сайхан багтана. Бичлэгийг авцсан байд. Би сайн мэдлээ. Би мэдээгүй. TV байгаагүй би мэдээгүй. Энэ залууд маш их баярлалаа. Бид нар яг нөгөө дөрөн гэрүүлээр нэг манайх нэг машин авчиад байлоо. 98 онд шүү дээ. Машин авчаал хотын төр өдөржингөө зугааллаа. За орой машинаа тавьчаад тэгээд хэдүүлээ анх удаа жоохон даруйж үтсэн. Яг дөрөн гэрүүлээрээ. Нэг хитэн пи нэг ганц нэг улаан вина авцаа бас. Тэгээд би нөгөө вина задлах гэсэн чинь вина задлалтыг юм байдгүй. Нөгөөдхөө савхаар дараад үгүй нүдний контрчүүл нэг юм саваар зузаал юм даарсан. Тэгж жаад нөгөөт нь тошоогоо бүлтгэл орсон чинь улаан винаас нүдрөө цацсан чинь эдэр чинь нүдэн сохорчлоо гэж тойрч ойлжгүй гээд. Золоогийн очиод тэр чинь нэг хэн ах гарцсан байсан. Манай хүү гарсан. Манай хүү гарцсан эдний том намгаа гарцсан байсан. Намгаа нэг ой өнгөрч ирсэн үү да? Золооч нь одоо 4 охинд энэ октод дэндий ирлээ шүү дээ. Тэр утгаараа маш зөөл. Тэгээд очисон чинь бид тэр яг нэг аав ээжүүд хилээгүй айлт холуутаар явчихгүй юу. Тэгсэн чинь маргааш нь манай хүү ирээл хэл чулуунд нэг жоохон ярьдаг болсон ярьж гисэн. Бид нар халдан золоохонд очиагүй. Аав ээжээр тэтэд би уугаагүй. Дандаа болсон юм ярьж байгаа. Цаана хамгаалж байгаа шүү. Хүүхдээ таац. Халдан залуу хүүхдээ дээш нь шидэд таац мөргүүлээгүй гэдэг. Аах тэр намайг тэг хүүхдээ эхлүүлж байгаа юм тэр тэгэл гэртээ ороод хүүхдээ тэрвэрч аваад дээш нь шидэд гэсэн чинь намхан таацтай бүрхэл явчихжээ. Манай хүүхд тэрийг очиж хадан бодод хамаг юм ярьж өгöd. Аах ер нь тэгж тэрнээс хойш нилээ зугаалсан тий. Тэгээд эдний ажлаас гараад дөрүүлээ 8 улаа алхаал паркаар яваал. Тэгээ нөгөө парк дээр очиж бас нөгөө хийн буудалгаар тоглоод. Тэгээд цаашаа хинээд амраахын очдог. Тэгэл тэнчэнээс шүн оройчээс хамаагүй 5 шарлуу манайх руу дахиж чад. Энэ ид маань хонох гэж ирсэн чинь манайх бүр амар шумуултай. Тэгээ сууж жагаад өглөө хасаад ирсэн чинь нөгөөдөл нь бүгдээрээ яваад гисэн. Яасан гэсэн чинь манай шумуулнаас үргээд яваад өгсөн байж. Шишгүй сайшин задлж өглөө л дээ. Батсан бүр яваад. Гөөхний машины арчилсан. Нэг гөөхний амраах нэг тэднийх нэг хүнсний үйлдэл юм уу да. Нэг талбайны нарийн манусыг ажиллуулсан юм шиг. Тэр нэг фиат үсттэй хүнсний бид нар гөөхний машин гэдэг. Фиат байхгүй нөгөө нэг хоон тайлтай ийтэй. Тэр нь амар халуун үдэрсэн. Бүгдээ хонь чигээ суудсан. Шорон замаар ийшээ батсан бүрлөө яваад. Асамжид ийшээгээ. Энэ чинь амартай газар үт юм билээ ш. Ахмадын сувлын дэдэл. Хуучны. Тинчээ очиод эзгүй байшинд амраад идэвлээ. Түрүү минь яриа үстэн. Энэ дөрөв хоол хийж хоолн дөрвөлээ хөвтэйгээ гол орчоод ирсэн гээд. Дараа нь золоо герман авчиад герман авсан байж 3 жил болоод нэг ирдэг. Золоо амраах бид гурав болсон чи амраах золоо хоёр тэрвэрлдэж уйлаад би өөр гайхаад намайг бол их зөөлн тийм нийтч хүн шүү дээ. Одоо энэ ер нь өөрийн ямбай хадаа дотоод явна золоо энэ инхгүй болохгүй шүү дээ. Яг тэр яг ном журмыг ясаа мөрдөн. Энэ хуйлал жигэн тагдаг хөө. Золоо бол энэ инхгүй тэгэхгүй болохгүй шүү дээ. Инчаа тинчаа гэж сонд өвчилж ирнэ. Золоогинтой очиж талигч имээгээр нь бид нар олон өвөл элэг шаруулж идсэн. Хордон шарнаж ирсэн бүр. Шарцсан байсан шиг дээрсэн. Бидний орохоор ойлгомжтой шүү дээ. Байрны дүүсгэлүүх золоог дагаад орлооч ойлгомжтой. Элэг шарж өгөн. Золоогинд очиж байн бай ойр орхон хоол идэнэ. Эднийх шанд чинь жимс хургана. Гүзэлцгийн шанх тэнд идчихэл. Тэгээ яриад хөвчлөлтөд орсон чихвийн гадаад дотоод явжсэн хамт олноороо бөөнөрөө явж явах тэр коллективтэй байх
эдгээр золооч манай хорон чуулган бас анги хариуцсан тийм ангийн дарга байсан шүү дээ. Тэр утгаараа юм дээрээс яс хариуцлагатай өглөө цаг барина гэж. Одоо тэгээд энэ Германд эдээшэд байгаад байгаа нэр дээр цаг барьцтай холбоотой биш магадгүй шүү дээ. Ямар сандад өөрөө яалч хоцож байгаа гэрээс ажил дээр ирсэн юм шиг уцаар дуудлага хэлж байгаа. Сандраар ирсэн чи гэртээ хийжсэн юм дээ. Ер төрөнийг хэлсэн их зарчимч одоо ч гэсэн ер нь одоо зүгээр ингээл ажиалахлаар ингээл ерөөсөн их дадганаад тийм хурдан явдаг юм шүү дээ. Урнаач гэсэн тийм юм билээ. Энэ сая Германд тэр Европт мөрөө хүрээ наадамгүй очихдаа үндсэндээ бол сүулдэ жоох ядарсан. Өглөө энэ хэрийг гачааны хаалгад доорход бүгдээрээ ураг босоо сандраад баашинд орооцтол гүйж ирсэн үстэй. Тэр цаг барих тэр юм дээр зарчим барих ийм байдаг ш тийм тэгдгийм билээ штэ ингэдгийм биш тэгдгийм биш бүх юмыг уулзч мичил хилээ явждаг. Тэр нь одоо энэ амьдралд одоо ингээд бас өөд дивжээд энэ Европын мөрөө ороод гинцэгцтэй бариад байж байгаа сая тэр анхны зохион байгуулалт ямар олон зэрэг тийм үйл ажиллагаануудыг нэг дор тийм ээ бүгдийг нэг цэгээс дийдхийн тардаа ш нэг байшинд хичнээн өөрөө бүгдийг тус тусна гэд цагийн өөртөө нарийн төлөлөөд хийждэг бас энэ гаднаас олсон ололтоо үндэснээс өөртөө хийж байгаа зүйлээр бас сайн нэвтрүүлж байгааг бид бас анзаарч байгаа. Тэрнээс нь бас тийм суралцах тийм том боломж гэж харсан тий. Тэгээд дараа яаж хийх вэ цаашд яаж хийх вэ олон зүйлийг харж ярьсан билээ. Европ хийх чинь зөвхөн Германд Ингольштадт хотод хийж байгаахээс илүү тэр зөвхөн сайн харж байхад л 8-9 орноос хүмүүс ирж ийлээ шүү дээ. Зөвхөн Монгол гэхгүй Францын дөрийн театрын челист хүртэл мөрөө хор сураад ирсэн байх чишээ. Тэр гадны хүмүүс гэсэн бас харж байгаа нарийн мэрэгсэн хөгжимчдээр бас дамжигдаад цаашаа сурталчлагдана гэдэг чинь өөрөө аюул том ололт. Маш том зүйлийг нээсэн, эхлүүлсэн мэдээж цааш та энэ үндсэн гол төв барьж зорж байгаа ажнаас өөдрөг сайн байгаасаа гэж найзуудын зүгээс бас дотроо их бэлгдэж ирэж харж байгаа. Маш их зүйлийг хүлээж байгаа нэрээс.